Юуны өмнө энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Яагаад сайхан өдөр вэ гэхээр Дэлхийн цирк Монголд 2025 тоглолтын маань бэлтгэл ажил 100% хангагдаад дуусаад өнөөдөр бид нэр Монгол улсад ирэх дэлхийн шилдэг жүжигчтэй ингээд ухтаж авахд бэлдээд байж байна. За энэ удаагийн тоглолт маань мэдээж Дэлхийн цирк Монголд нэртэй боловч тоглолт маань 100% цоошин дэлхийн шилдэг жүжигчдийг бид нэр Монгол улсдаа урьж авчирч байгаа нь бидний хувьд бол маш онцлог. Яагаад тэгэхээр үзэгчд маань ч гэсэн жил болгон хүссэн хүлээдэг манай байнгын үзэгчд байна. Магадгүй дээрээс нь манай тоглолтыг өмнө нь мэдээлэл авч ирсэн ч гэсэн үзэж байгаагүй бас маш олон үзэгчд байдаг. Эдгээр үзэгчдэд зориулаад бас тодорхой хэмжээний мэдээлэл өгье гэж бодож. Тэр нь юу вэ гэхээр Дэлхийн цирк Монгол тоглолт маань бол анх 2013 оноос хойш өнөөдрийн хүртэл одоо маш амжилттай тоглолтоо зохион байгуулад өнгөрсөн 24 онд бид нэр 10 жилийн ойг тэмдэглэж өнгөрөөсөн. Энэ удаад бол нийтдээ дэлхийн 15 орны дэлхийн шилдэг уран бүтээлчид бидний урилгаар Монгол улсад маань одоо айлч нэрэхэд бэлэн болсон байж байна. За тоглолтын нийт бүрэлдэхүүн бол 240 орчим хүний бүрэлдэхүүнтэй жүжигчид болон арын баг ажиллаж байна. За дээрээс нь түрүүн би хэлсэн манай тоглолтод одоо жил болгон цоошин уран бүтээлчид ирдэг. Тэр дундаа бидний энэ удаагийн онцолж байгаа үзүүлбэрүүдийн маань нэг дэлхийн циркийн тоглолтыг бол мэдээж алиалагчгүйгээр төсөөлөх одоо ямар ч боломж байхгүй. Ягаад тэгэхээр алиалагч гэдэг хүн ямарваа нэгэн үг, текст хэллэггүйгээр одоо энэ том алиалал гэдэг урлагийг өөрийнхөө биеийн хэлэмжээр үзүүлдэг. За дээрээс нь циркийн тоглолтын нэг 60 орчим хувийг алиалагч хүн дангаараа одоо нуруунд дээр үүрж гардаг. Тийм учраас бид нэр урьж авчирсан энэ Итали улсын жүжигчин Дэвид Ларибли гэж энэ хүн бол дэлхийн номер 1 алиалагч. Ягаад дэлхийн номер 1 алиалагч гэж юм гэхээр энэ хүн бол оролцсон маш олон уралдаан тэмцээнд зөвхөн алтан медаль авдаг. За дээрээс нь дэлхийн хамгийн том циркүүдэд урилгаар очиж тоглогддог ийм мундаг алиалагчийг бид нэр одоо урьж авчираад дэлхийн циркийн менежа гоёж байна. За дээрээс нь ягаад ч энэ одоо алиалагч маань Монгол улсад битгий хэл Аз твд ерөөсөө огт тоглож байгаагүй ийм одоо мундаг алиалагч байгаа. Өөрөөр хэлбэл бид нэр энэ Дэлхийн цирк Монгол тоглолт маань зөвхөн Улаанбаатар хотод Монголынхаа үзэгчдэд зориулж хийгээд байгаа мэт боловч бидний одоо энэ хийж байгаа ажил ялангуяа олон улсад тэр дундаа Аз твд магадгүй нэлээд одоо бас сенсацийн тархуц хэмжээний тоглолт болох байх гэж бодож байна. Ягаад гэвэл Дэлхийн цирк Монгол тоглолтын алиалагч маань дэлхийн номер 1 алиалагч Дэвид Ларибли гэж дэлхийн шилдэг жүжигчин байж. За дээрээс нь Монгол улсад анх удаа ирж байгаа гэсэн номеруудынхаа зах зугаас нь одоо мэдээлэл өгөхөд дэлхий дээр цорын ганц байдаг шидэх банзнаас үсрэгчд гэж акробатын үзүүлбэр байдаг. Энэ бол бүгд эмэгтэй хүн хийдгээрээ маш их онцлогтой. Энэ өөрөө маш их одоо амь нас эрсдэх бэртэл гэмтэл өндөр эрсдэлтэй үзүүлбэр. Энэ номерыг зөвхөн ирчүүд хийдэг бол одоо манай менежмент тоглогдох энэ номер бол 100% эмэгтэй жүжигчид хийдгээрээ онцлог. Дээрээс нь яг ийм номер дэлхий дээр цорын ганц номероо гэж ойлгож болж байгаа. За дээрээс нь циркийн хаан үзүүлбэр гэж циркийнхэн маань ярьдаг. Энэ бол агаарын гимнастикийн үзүүлбэр байж байна. За агаарт 14 метрт одоо циркийн хүн түнд үзүүлбэр элементүүд хийдгээр бас онцлогтой. За 9 метр өндөр ундаг дуу гэхлээр манай үзэгчид бол бараг төсөөлшгүй. Ягаад гэвэл ийм боломж байдаг юм уу? 9 метр ундаг дугуйг одоо яаж унахын гэх мэтчлэн сонирхолтой асуулт ирдэг. Энэ бол ялтчгүй дэлхий дээр 3хан байдаг номерын нэгийг бид нар Америкийн нэгдсэн улсаас урьж авчирч. Ингээ бодох юм бол манай тоглолт 100% цоошин дандаа дэлхийн циркчлийн тэмцээнээс алт мөнгө хүрэл медаль авсан ийм одоо шилдэг уран бүтээлчид байж байна. За дээрээс нь та бүхэн харж байгаа манай тоглолт бол зөвхөн амралтын өдөр тэн дундаа сурагчдын амралт дээрээс нь жил бүр 4 сарын 2 дахь 7 хоногийн хагасаар бүтээсэн дэлхийд даяар дэлхийн циркийн өдөр тэмдэглэл өнгөрүүлдэг бол бид нар бас Дэлхийн цирк Монгол тоглолт үзэнгээ одоо дэлхийн циркчдийнхаа баярыг нийт Улаанбаатарчуудтай хамтран одоо тэмдэглэж өнгөрүүлэх гэсэн ийм одоо том мөрөөдөлтөөр тоглолт зохион байгуулагдаж байгаа. Тасалбарын хувьд бол мэдээж TikTok-ийн маань онлайн сайтаар зарагдж байгаа. Тасалбарын үн бол бараг үнгүүгээд хэлчихэд болохоор 20,000, 30,000, 40,000, 50,000 гэсэн үнэлгээтэйгээр бид нэр 13 оноос хойш өнөөдрийн хүртэл
энэ үнээрээ л тасалбараа зарж байна. Бидний зорилго маань бол юу гэдгийг чанар дагаад үн өсгөх биш. Бид нар чанартай юм үзүүлсэн ч гэсэн нэг л үнээрээ буюу хямд үнээр олон тооны үзэгчид тэр дундаа циркийн урлагийг хүсэн хүлээж идэг ээж аауд хүүхдүүдэд нь үзүүлэхийг зорж ажиллаж байгаа учраас манай тасалбар өнөөдрийн хүртэл одоо ийм үнэлгээтэй байж байгаа. Тэгэхээр өнөөдөр мэдээж 20-30 мянган төгрөгөөр бид нар юу хийж болох вэ? Гэтэл 20-30 мянган төгрөгөөр бид нар дэлхийн шилдэг жүжигчдийг эх орондоо бодитоор нь одоо үзэх ийм ховор боломжийг бид нар олгож байгаа нь бас бидний үзэгчдэд барьж байгаа бас бэлэг гэж бид нар бас их талархууштай хандж байгаа.